Сайн бацгаана уу? Энэ бол манай гэр. Манай гэрээр хамтдаа чичилцгаая. За сайн бацгаана уу? Миний монголчуудаа бүгдээрээ амар амгалан сайхан өвлжж байна өө. Би та бүхний сайн танил өрлөөнө нөө гэдэг байхгүй. Пүрүмаа байна. Тэгээ бид энэ гал голомттой 23 жил амьдарч байна. Тэгээ эндээ миний 5 хүүхдийн дуу хоолой, инээд баясал одоо бүх одоо аялгаа одоо гэрэл бүгдээр шингээстэй байдаг. Өө хамгийн эхлээд өглөө босоод тасгалаа хийдэг. Тэгээ бас бяцлаглаа, залбирлаа хийдэг. Тэгээд тасгалаа хийчихэд мэдээж сайхан идэ удаага өргөчнө. Тэгээд бас нэг хаяа би чинь их саваагүй штэ. Айгуу тийм юутай. Сониуч гэх юм уу? Тэгээд ингээд урлагийнхнаа хамгаалах дуртай. Айлангуяа хөгжим бүжгийн хүүхдүүд рүү очиж нөгөө эдийнхэн дасгалыг үзэнгээ багш нартай яриангаа төгсөн цайгаа хужираа өгөхөөс гадна тэдний дасгалыг хардаг. Бас буруу өвдсөн байвал, гэмтсэн байвал тусалдаг. Ганц хөгжим бүжиг биш л дээ. Энэ одоо Монголд байгаа бүхэл одоо хүүхдүүд миний хүүхдээс ялгаа байхгүй. Тийм эргэж тойрдог, тийм мегийнхаа ажил хийдэг тийм. Тэгээ Улаанбаатар театр дээр очдог, бас уран бүтээлчтэйгээ хамтардаг, хэрэг хөрөө дэлгдэг. Бас дасгалд нь ордог. Тэр хоёр манаас Норва Баяр хоёр манаас намайг юу яадаг, дэмждэг, тэгтнээс талархдаг уран бүтээлчтэйгээ. Энэ хамгийн нандин булан бол миний хамгийн одоо дотн маш ойр бас ингээд дандаа байх дуртай хэсэг. Яг л би эндээ илүү төвлөрдөг. Тэгээд ээжийн маань энэ одоо 43 жил болж байгаа 101 дамжсан энэ хүрэн бол миний хамгийн нандин бүтээлийн нэг. Яг тэгвэл бидний монголчууд маань 90-ад оноос хойш ур зүгээс хувцсыг орж ирдэг гэсэн. Тэгээ урт ингээд чацтай монголчууд маань улаан шуун гараад тэгээд ингээд даарад хоолой үр дээрээ гарынхаа үеэрээ энэ төр ингээд буруу уц өмсөд тахаар нь би энийг ээж хаан Балтиныгийн урт ханцуудад нудрахтай хүрэн болгож яасан загварыг өөрчилж хийжсэн. Би надад их гоё санагддаг. Энийг өмсгөхөөр нэг л гоё санагддаг тий. Тэгээ энэ давчийг нь болохоор манай том охины маань сайхан бүтээл хийдэг хүү маань хийсэн. Хас давч гээд. Тэгээ өнгийн хүртэл ингээд тесэр хийцэн. Тис өнгөтэй ийм бүтээл байгаа. Би өөрөө ихэр байхгүй юу? Тэгээ эрэхтэй миний ээж 9 хүүхэд гаргасан. Би бол зөрүүд болохоор аавтайгаа илүү ингээд аавын охин байсан гэдэг юм. Тэгээ зураг авлаа гэхэлэр ингээд хажуу ташаа харцсан. Энэ дурсгалтай нэг зураг байгаа юм тий. Энэ манай гэр бүлийн маань зураг байгаа. Манай нэг сайхан хүү байдаг. Одоо манай бага охин, том хүү хоёр маань ч дархан тоглолтоор явчихтаа бид нэр лекцэн шивчихтаа ингээд хүү маань машина бариад тэгээд охин маань хань болоод ингээд явчихсан. Одоо 50-нд байгаа Эрдэнэ ингээд охин маань одоо 50-ндаа сурж байгаа. Энэ бага охин маань байна. Миний энэ том охин маань бүтээлийн зураг одоо хөвсгөлд авчихтаа бууганы зураг авчихтаа энэ хөвсгөлд явчихтаа энэ зургийг авч ирсэн. Тэгээ нээжтэйгээ бид нэр тавуулаа ингээд гэр бүлийнхаа үнэтэй ингээд зураг авч ирсэн юм сайхан нант юм байдгийн. Тийм сайхан зураг байдгийн. Тийм. Тэгээ маань охин одоо дунд охин маань уламжлалт амгаахын юмч. Тэгээд тэр надад бас ингээд их нөлөөлдөг. Би болохоор ингээд ер нь эмнэлэгт 83 оноос хойш ажилласнаасаа хойш эмгүүгээр тариагүйгээр хүн эмчилж болох юм уу гэдэг тийм эрэл хайгуулт гарсан. Тэгээд аз улж манай хадам аавын маань сайн найз Бадам Сэд гэдэг энэ агуу хүний зөвхөн ургамлаар эмчлэх үү гэдэг энэ номыг яаж мэдгүй өөрөө ингээл барайл аваад уншаад идэгин.
Тэгээ эндээс хин нэг өвдсөн хүмүүст энэ юунаас харж агаад ургамлыг одоо яаж төөхөө, ургамлууд юунд сайн жишээтэй энийг харж агаад байнга миний ширээний ном, энэ ургамлын ном болохоор энэ болохоор миний энэ хэсэг бол дасгал хийдэг хэсэг. Яг л би өөрийгөө буруутгахгүй, яг үйлдэл хийж захта өөрөө ирэхгүй биеэ хураадаг, бас агшдаг. Тэгээд өөрөө ирэхгүй бүхтээсэн байдаг. Тэгэхээр ингээд толь руугаа харж агаад бас гизээ биеэ бас ингэж сунгадаг. Жичээл юм бол миний хамгийн дуртай дасгал бол энэ л дээ. Яг л энэ тунгалын булчирхай гэж яг энд байдаг. Тэгээд яг 4 дасгалынхаа төгсгөлийг ингээл хийчихэд өөрөө ирэхгүй бие өнгөрөөл. Нэг хэрэг бие өнгөрөөл явчихтэй. Нурууч бас засагддаг тийм. Тэгээд энэ палканда дуртай. Тийм. Дасгал хийгч дуртай. Одоо энд бас нэг цэцэн туулаа гэд гайхамшигтай үлгэрийн нэг гол баатар маань байна. Тэнд бас морь байна. Цэцэн тулааны маань санаа бол унаг ижлээсээ одоо төөрөөд ээжээсээ одоо унтж байгаа тоцроод тэгээд ингээ ганцаар явжсэн чи ууттай юм тааралтаад тэгээд чон тааралтаад уутыг онголсон чон гарч ирээд шууд идэнэ гэдэг байхгүй. Тэгсэн чи хаанаас нь чи мэдэхгүй нэг туулаа гарч ирээд хүйе та өстө үнэхээр л одоо энэ уутан дотор багцал юм бол хамаагүй би ч гэсэн амиа өгөхөд бэлэнгээд тэгээд тэр чоныг чадаад уутанд нь буцаач хийдэг. Тэгсэн тулаан ачаар унага амьд гардаг ийм одоо күгэлтэй баатар. Миний хамгийн хайрлж хүндэлж явдаг амгалан амгаа гэдэг нэг сайхан одоо күгэлтэй мастер хийж өгсөн. Төгөлдөргээд сайхан хүү залуу манаас хийж өгсөн. Энэ 2004 он 2003 он ч юм Баян цээл гэдэг нэг сансрын тэнд нэг аптикт байранд очрлоо зогсож байсан чинь нэг хятад урд зүйн нөхөр уцаар ярихдаа ар Монголыг урд зүгийн хувцаар булна гэж ярьжсэн. Тэгээ тэр үг надад маш их эмзэг санагдаад би гэртээ орж ирээд уйлаад яавал би Монгол хувцс хийх үү? Би яавал одоос 20 жилийн өмнөхөө штэ. Яавал Монгол хувцс хийвэл тэр урд зүгийн хувцсыг өмсөхгүй байх уу гэсэн тэр нэг хүү одоо миний дотоодд л эмзэглэжсэн энэ намайг энэ бүтээл гаргахад тусалсан. Тэгээ миний анхны каталогууд байна. 101 дамжсан нэхий дээл миний байна малгай. Тийм. Энийг би ингээ уужаа оёод өмд цамцын хослоор ноёд гутлын нас ингээд төмөрлөж ирсэн. Тэгээд манай хүү болохоор эмгийг гаргаж ирсэн. Бөгж энтрийг хийж ирсэн. Бас алт мөний дархны анги төгссөн. Одоо наанугийн гэр бүлийн хүн баримлчин дорж дэрэмгээд хүү тухайн үед над бид нартай хамт ингээ ажиллаад энэ бүтээл ингэж гарч ирсэн төвхтэй. Тэгээ би болохоор кинон тоглохоос өмнө Куклтын театрт ажиллаж байсан. Тэрэнд бол 94 он хүртэл 10 жил ажилласан. Тэгээ миний амьдралын нэг хэсэг, лабораторийн нэг хэсэг. Тэгээ би Куклээ ер нь одоо ч гэсэн тоглоо явдаг. Тэгээд тэр Куклтэй урлагаар явж явах үед манай гэрт нэг агуу хөгжмийн зохиолч даралт хөгжмөнтэй орж ирсэн. Тэгээ миний том охин яг ийм готлоо одоо буруу аруулсан заяа. Тэгээд ийм Чингис дээл өмсцэн, ийм шарваар өмсцэн үүдэн дээр зогсоод байдаг байхгүй юу? Тэр агуу хүн орж ирээгүй л дээ. Тэгэл хүлээгэл тэгснээд орж ирэнгүүтэл ануугийн гоцыг харцсан. Хүүе Пүрүмаа чи охиныхоо юу өмсөн харж байгаа гэсэн чинь харж байгаа гэд готлоо буруу харуулсан биз дээ. Тийм ингээд гисэн чинь одоо хоёул зөрүү гутал гэдэг дуу зохиоч гээ тэр дороо дуу тэгж төрж исэн. Тэгээд зөрүү буруу зөвч бай зөвхөн бид нар л өмсдөг доо гэд ингээд юм зөрүү гутлын түүх ингэж анх өмссөн.
Одоо ирнэ тэр 90-ад он 2000 оны хүүхдүүд бол энэ дууг бол бүгдээрээ мэддэг юм билээ. Сайн байна уу зураглаач хаа намайг Ану гэдгээ. Сайн байна уу? Манай гэр бүлийн аз жаргалын нууц бол яг мэдрэг байх. Би энийг үргэлж анзаарах, ажиглах юм да. Ер нь бол яг би биенийхээ хэрэгтэй үед нь би энийгээ мэдэрч ойлгох юм болов уу гэж боддог. Тэгээд бас аюул сайн би бинийгаа нөхдөг. Тэгээд яг нөгөө оройн хоол ингээ яг нэг гэр бүлийг нэгтгэж аюул тийм нөгөө аз жаргалтай болгодог юм шиг санагддаг. Тэгээд бид нар бас аюул тийм кино доктортэй ялангуяа манай дундагч бит хоёр жанго үздэг. Тэнгүүд бүр юу гэлээд оройно. Шалгалт өгөх гэдэг. Баян үзэж байгаа зээжлэх гэдэг юм. Би наадахаараа шалгалт өгөх гэдэг юм. Тэгээ хоолноос ер нь бол бид нар айгу гоё мэдрэмжүүдийг авдаг. Тэгээ мэдрэмж маань биднийг илүү гоё холбоож энэ аз жаргалыг бүрдүүлдэг юм болов гэж боддог. Баярлалаа. Univision-тэй хамтдаа жаргалтай.